Сайн байцгаана уу? Миний өдөр Австралиа. Өнөөдрийнхөө видеогоор та нартайгаа уулзч байна. Тэгээд өнөөдөр болохоор хэдүүлээ байрны талаар ярилцсан. 2018 онд болвол яг анх нөгөө миний өдөр Австралиа бичлэг хийж эхэлж байхдаа монголчууд ямар байранд амьдардаг вэ? Яаж амьдардаг вэ гэдэг талаар ярьж исэн болвол одоо 22 оны 1 сар болсон тийм 22 онд бол шал өөр болсон байгаа. Тэгээд энэ 18 оны мэдээлэлээ шинжилээд яг одоо монголчууд маань ямар шүү байдалтай амьдарч идэг вэ? Ямар байранд амьдардаг вэ гэдэг талаар хэдүүлээ ярья. За тэгэхээр гурван төрлийн бол байр байгаа гэдээ ойлгочоороо. Нэгдүгээрт нь болохоор хаус, та нар мэднэ те? Хаус. Хоёрдугаарт нь болохоор апартмент. Апартмент гэдэг бол манайхаар бол ийм олон давхар нөгөө байрнууд. Гуравдугаарт нь болохоор юнит. Юнит гэдэг нь болохоор одоо яг нэг хоёр давхар ч юм уу те ийм дөрвөн айлын тийм жижигхэн орон сууцнууд тэр нь болохоор ингээ блокоор баригдсан. Тийм хуучны гэсэн үг. Тийм гурван төрлийн бол байр байгаа. Гэр хороол гэж бол байхгүй мэдээж. За тэгээд ерөнхийдөө хаус болон тэр юнит нь болохоор нэлээд одоо хямдхан олох боломжтой байдаг. Тэгээд хаус юнитүүд нь бол жоохон одоо юу гэх юм буудлаасаа тий автобусны буудал, трээний буудлаасаа жоохон зайдуу байх жишээтэй. Апартмент гээд одоо тий олон давхар тэр байрнууд бол сүүлийн үеийн орчин үеийн байрнууд бол нэлээд одоо төв газраа байршсан. Буюу одоо автобус унаанд ойрхон, трейн стейшнд ойрхон тий халуун хүйтэн кондишнтэй тий гих мэдчлэн жоохон давуу талууд ихтэй байдаг байхгүй юу? За тэгээ монголчууд маань ихэвчлэн л ер нь апартментд амьдардаг. Манайхан ч одоо айгүй тийм юм хүмүүс нь штэ. Амьдралын орчин айгүй юу яадаг? Айгүй гой сонгодог гэх юм уу те. Тэгээ айгүй хамгийн гой байранд нь бол монголчууд бол амьдардаг. Одоо бол нь штэ хоёр апартмент гэхээр хамгийн одоо жоохон үнэтэй буюу 7 хоногийн нэг ойролцоогоор 500-аас тэгээ 650 700 долларын үнэтэй тийм одоо үнэлгээтэй байрнууд байгаад байгаа. Одоо хэдэн бедрумтайгаас шалтгаалаад үнэ нь мэдээж өснө. Ихэвчлэн монголчууд бид нар яадаг вэ гэхээр хоёр унтлах нэртэй байранд бол амьдардаг байгаа. За 18 онд бол бид нар дандаа нөгөө шэрлж буюу одоо нэг унтлахныхаа өрөөгөө түрээслээд тий эсвэл хоёр унтлахныхаа өрөөгөө түрээслээд өөртөө том өрөөндөө байдаг ч юм уу тий гэх мэтчлэн айгүй олоолаа амьдардаг байсан болвол одоо бол ер нь бол одоо нөгөө шэрлж тэгж түрээсэлж амьдардаг айлууд бол маш цөөхөн болсон. Ганцаархнаа дангаараа нэг унтлахны өрөөтэй байранд амьдардаг айлууд тий хоёр унтлахны өрөөнд дангаараа амьдардаг унтлахны өрөөтэй байранд амьдардаг ийм айлууд бол маш олон болсон байгаа. За яагаад ингэж байгаа юм бэ гэхээр бидний энэ одоо амьдралын чанар гэх юм амьдралын цалин өндөр болсон байгаа. Тэ одоо жишээ нь 15 онд тэ анх намайг 15 онд Австралид ирж байхад бол төмөрийн ажил бол $150 цалинтай байсан. 150-аас $200 цалинтай байсан. Одоо болвол ерөөсөө 300-аас 350-400-ийн цалинтай болцсон байгаа даа. Яг өнөөдрийн байдлаар тий. Гэхдээ шинэ хүмүүс бол арай жоохон хямдхан. Гэхдээ л хизээч 150-аар тий хизээч 200-аар бол төмөрийн ажил явах болчихж байгаа байхгүй юу. Тэгэхээр бараг цалин маань нэлээд өндөрсөн. Одоо жишээ төмөрн дээр ажилладаг одоо хүнийг жишээ аваад байна шүү дээ. Жишээ нь цалин өндөрсөн учраас бидний одоо амьдралын орчин сайжирсан гэсэн үг. Тэ жишээ нь 18 онд бид нар одоо өдрийн $150-аар ажиллаж байгаа хүн тэ 7 хоногийн одоо 550-ийн байранд бол амьдрах боломжгүй байхгүй юу. Тэр чинь ерөөсөө ажиллаад байрны төлбөрөө төлөөд дуусчин цаана тэр чинь сургалтын төлбөр инээ дээрээ тэ тэдэн хүрхгүй байхгүй юу тэ. Тэгэхээр ямар ч гэсэн бол монголчуудын маань амьдрал бол сайжирч байгаа нь эжнээс бол харагдаж байгаа. Биднэрт бол боломж байгаа нь харагдаж байгаа. За ерөнхийдөө юнит ч юм уу те нөгөө миний ярьсан жижигхэн тийм блокн байшингуудад амьдрах юм бол айгүй хямдхан байдаг. Гэхдээ жоохон одоо
хүүтэн халуунд нь халуун ч юм уу те нэг жоохон тиймэрхүү сул талууд байдаг. Тэгээ бас нэг жоохон автобусны буудаас хол ч юм уу те тиймэрхүү асуудлууд байдаг. Хаус болвол аюу гоё юм байлээ. Гэхдээ манайх бол жишээ нь хаусанд яагаад амьдарч чаддаггүй вэ гэхээр нөгөө орхоо шавжигтэй шүү дээ. Австралич нь ерөөсөө нөгөө шавжираа амар орно шүү дээ. Тэгээ тэр утгаараа жоохон айгаад идгийн нөгөө том аалц чинь нөгөө яг тэр хаусанд чинь орж ирдэг байхгүй юу. Тэгээд яг хаусанд амьдрахад бол тэр устгал хийгээл те цэвэрхэн байж болдог гэсэн. Ер нь бол монголчууд айгүй бол 3-4 бедрум мөрөмтэй хаусыг түрээслээд амьдардаг айлууд бол байт юм байлээ. Айгүй гоё тухта тэгж амьдрал бол бас гоё юм билээ. Надад бол айгүй таалагдсан. Гэхдээ даанч одоо нөгөө тийм айцтай хүмүүс чинь амьдарч чадахгүй байгаа. За нэг тиймэрхүү байна да. Гэхдээ Монголоос ирж байгаа хүмүүс одоо ямар байранд амьдрах вэ гэдээ бодож иж магадгүй. Дөнгөж Монголоос ирж байгаа хүмүүс бол яалтчгүй аль хажуу өрөөнд бол орно. Тэ хажуу өрөөгөө түрээсдэг айлууд стил байгаа. Одоо тэ тэгтээ ливнтэй амьдрал ингээл зах замбраагүй тийм бол байха болцсон. Зөвхөн одоо мастер өрөөгөө түрээсэлжэл бусад өрөөндөө өөрсдөө амьдарчдаг ийм айлууд бол байгаа. Тэгэхээр Монголоос ирж байгаа хүмүүс маань Mongolia Sydney гэдэг групп дээр тэ байр хайж нанэ дээр гэж жагаад зар тавьж жагаад яхнах нь байраа болох нь шүү дээ тэ. Байраа айлын хажуу өрөө түрээсэлж байж агаад тэгээд өөрийнхөө байрыг одоо нөгөө одоо энд чинь нөгөө нэг агентлагаар дамжиж байранд ордог байхгүй. Тэгээд агентлаг руу өөрийнхөө одоо анкетыг явуулаад тэгээд өөрөө байраа түрээсэлж эхэлдэг байгаа. Энд ирснийхаа дараа тэгж эхэлдэг байгаа шүү. За иймэрхүү байна. Тэгээд байрны үнийн хувьд гэх юм бол одоо яг 2 унтлахны өрөөтэй тий 2 ноёлтой байр гэх юм бол яг нөгөө юу байршлаасаа шалтгаалаад өөр үнэтэй байдаг. Одоо жишээ нь манай амьдарч байгаа энэ орчинд бол 2 унтлахны өрөөтэй 2 ноёлтой байр байх юм бол нэг $550-600 үнэтэй 7 хоногийн шүү за үнэтэй байгаа. Arncliffe Bulli гэдэг одоо яг монголчууд олуулан амьдардаг тэр юунд бол одоо ариад бол манайх бол Wentworth Point гэдэг арай жоохон хотоос зайдуу газар амьдардаг. Arncliffe Bulli гэдэг бол монголчуудын хороол гэсэн. Монголчууд аягүй олноор амьдардаг. Тэнд бол бас яг адилхан 2 унтлахны өрөөтэй 2 бед аюутай 0-той байр байх юм бол нэг ойролцоогоор 7 хоногийн $550-аас $600-ийн хооронд бол байгаа олдно. За тийм байгаа. За нэг бедрумтэй байр бол ойролцоогоор нэг $450-аас $450-ийн хооронд байт юм байна. 400 бол гэхдээ бас олддгүй юм билээ. Нэг 450 орчим байгаа байхгүй. Тэгэхээр яаж утсан ч гэсэн одоо 2 унтлахны өрөөтэй 2 ноёлтой байр нь арай илүү ашигтай байгаа. Нэг $100-ийн зөрүү гарч байгаа байхгүй тий. За тийм байдаг. За тэгээ 3 бедрум менетерэ болоо явчихороо 600, 700, 800 гэдэг айгүй өндөр үнэтэй болоод явчихдаг байгаа. За тэгээ байрнууд маань бол шүү дээ юу байдаг нөгөө одоо сүүлийн үеийн тэр апартментууд шүү дээ тэг өндөр амар том шилэн барилгууд шүү дээ тэд нар маань дотроо бассейнтай, жимтэй тий яг тийм гоё үйлчлэл юу одоо амьдарч байгаа хүмүүс нь одоо ашиглаж болдог аюу гоё юунуудтай байдаг одоо нэмэлт тий гоё юмнуудтай байдаг жим одоо бассейн нь одоо юутай нөгөө халуураар утаад байдаг ч хэлээ саунтай тий за тэгээд community room гэдэг тий одоо орж нөгөө хурал мурал хийгээд юу яаж болдог тийм өрөөтэй ч байх жишээтэй янз бүрийн тийм гоё нэмэлт гоё юмнуудтай байдаг. Тэгээд тэд нар нь бол айгүй таалагддаг байгаа. За өөр байрны чинь талаар юу гэлээ үнийн хувьд бол ярьсан. Байршлын хувьд бол угаасаа байршлаас шалтгаалаад үнэн өөрөөр болоод явчихна. Түрээслэхэд бол заавалчгүй агентлагаар бол дамжуулж түрээслэнэ. Тэгээд агентлаг руу өөрөөсөө бичиг баримтаа бүрдүүлээд түрээсэлж авдаг байгаа. За тэгээд түрээсийн хувьд гэх юм бол
7 хоногтой төлбөрөө төлнө, эсвэл 14 хоногтой ч юм уу те төлбөрөө төлөө явчихдаг. Түрээсийн гэрээгээ бол 6-аас жилийн хугацаатай хийгээд явчихдаг байгаа. За нэг иймэрхүү сантай байна. Тэгээд Австрали руу 2022 онд Австрали руу сонирхож байгаа тий Австрали руу ирэхийг хүсэж байгаа найзууд маань миний өнөөдөр Австралиагийн пэйж хуудсыг дагаарай. Тэгээд Австрали явах миний боломж гэдэг хөтөлбөрт хамрагдаарай. Тэгээд хамрагдсанараа бүх одоо яаж Австрали явах уу, Австралийн амьдрал ямар байх уу, тий миний ажил ямар байх уу, цалин ямар байх уу, сургалтын төлбөр ямар байх уу, ямар сургууль сурвал зүгээр үү ч юм уу. Уучлаарай. Гэх мэтчлэн бүх мэдээллүүдийг аваад дээр нь би яаж бичиг баримтаа бүрдүүлвэл зүгээр үү, юунаас эхлүүл зүгээр үү гэл те бүх мэдээллүүдийг аваад бичиг баримтаа бүрдүүлж эхлэхэд бэлэн болноо. Тэгээд Австрали руу зорж байгаа найзуудыгаа хөтөлбөртэй урьж байна. Хөтөлбөр маань багахан төлбөртэй. Тэгээд цаашдаа бичиг баримтаа бүрдүүлээд визэндээ ороод явах юм бол төлбөрөөс нь төлбөрөө төлж орж ирсэн одоо тэр 120 мянган төгрөгийг нь хасаад тооцоод явчихдаг байгаа шүү. За баяртай.